За. Алил миний одоо өөрийгөө сонсох нэг тийм туслах хийх боломжтой нэг тийм шинэ ертөнцийн юм. Өөрийгөө чөлөөлөх боломж юм уу? Арай өөр юм зарах боломж. Нэг төрлийн оюун санааны амралттай болов. Ажлаасаа жоохон ч гэсэн хүн төрөөд тэгэхээр аялал бол миний хамгийн гоё төрөмжүүдийн нэг. Цагийг хамгийн гоёор өнгөрүүлэх мөчлөө. Дурсамж. Хад явдал. Хэрэгчлэн. Нөгөө өөрийгөө олох аялалд маань туслах тийм enjoy хийх зүйлс гэх юм уу? Яг нэг эмэгтэйчүүд эмэгтэй найзтайгаа аялж байсан чинь машины дугаа гарсан. Тэр бол үнээр амар хүнтэй бас. Өнгөрсөн жил Таиланд яваад тэгээ Пхукетэд захиалга өгсөн чинь хуучин Пхукеттэй байсан. Хонконгод явж байгаад хотел маань туслагдаад тэгээд 5-6 цаг Кимданад ирээд алхажсэн. Алхаад хотел хайжсан. Тэгээ тэр өвөл явсан. Тэгээд засанд юм яц машин суугаад тэгээд би ингээд түрээд гарч ирсэн. Гэтэ тэр ингээд ёо би ч гэсэн амар хөөрхөн фаны би амар тийм батарлаг байсан. Нэг машинаа суулгачаад тэр машиныг татах гэж 5 машин дахиж суулгасан шаварт. Тэр бол хамгийн фейл. Шавар хүн ботлоо амх ухсан да. Орой хамгийн сүүлийн метроор очиод тэр холх газар олон үжүүдээр явсан байхгүй. Тэгсэн чинь хамгийн сүүлийн метроор очисон чинь метроныхон ах нь тэр гаргаж өгөөд таалга хагаад тэгээд яг гадаа ингээд ширхэгч гэрэлгүй газар бууссан. Ширхэгч гэрэлгүй газар буужангуудаа 4 метроны буудаа шинжэнгөө алхаад метроны буудлын гаднаас нэг эзэнгүү дугуй алхаад шинжэнгөө дугуйсан да. Орсын Эрмитаж явж байгаад утасны зэнийг тусаад тэгээд амар гоё юм үзэх боломжтой байсан. Гэхдээ утасгүй ямар ч дурсамжгүй үзсэн. Гэхдээ миний сэтгэл зүрхэд идэж мартагдахааргүй байсан. Тэгэхээр тэр жоохон фейл. Яг одоогоор л тийм Монголда гоё хөдөө байгальд нэг сар болцморлоо. За шоудыг гэх юм бол Таиланд, амар тайван гэх юм бол Вьетнам. Халуун орон гэж бодож байгаа. Бали ч юм Малдив, Вьетнамын аль нэгэн хот ч юм уу. Бали, Нью-Йорк, Швед ч юм уу. Америк. Мэргэжлэр ажиллаж үзсэн. хашаад ижил. Италийн Венетро. Испанийг юу үзье гэж бодож байгаа. Африкийн зэрлэг байгууллага гэж байна. Нью-Йоркийг ч үзмээр байгаа. Шанхай. Европ руу л яваа та. Одоо амар гоё тайван далайтай орон руу ямар вэ? Гол устайгаа орох. Тэг. Нэгдүгээртээ юу? Тэгээд өөрөвч тэгээд мэдээж камер зурсан жил. За тэгвэл паспортаа бол ядчихсан юм. Цааваа юм. Тэгэл датас юм болчих чинь дөө. Нарны тос утас гэдэг найдад байгаа. Нарны тос, утас, тэгээд мөнгө. Гэр бүлийнхнийгээ нөтбүкээ утастайгаар аваад. Горхан зүйл. Яа, мөнгө авч явах. Машин авч явах. Хэцүү юм байна. Уцаа авч явах. Найдал авч явна. Нуур авч явна. Уцаа авч явна. Ер нь бол тийм аялалтай холбоотой бүх юмуд аяга нэлээд гэсэн дээр. За энэ бүтээгдэхүүн ингээд гаргаж авах манайх юм бол бид нарт аяга таалагддаг. Бүх тийм юм ингээд баг ажилтнаа заагаад баг бид нар ч гэсэн болмоор юм гэх. Энэ тийм их хөдөлгөөд аяга гоё таалагддаг. Тэгээд мэдээж хамт олон хуурайцгал орчин ажлын соёл. За юу нэгт болохоор яг хуу тэдүүд басна. Тэгээ манай гэртээ ойрхон байна. Flexible time байна. Ирсэн цагаасаа бодоо гараа хийдэг. Тэгээд яг нэмэлтээр гэх юм бол залуу сэтгэлгээтэй байх юм байна гэх юм уу? Нэг бид нар татаад iPhone гэдэг татаад урамшуулсан системтэй тэр аяга гой санагддаг. Тэрийг ашиглаад нэг аялахтаа зарцуулж болдог, оноогоо зарцуулдаг. Биний аюулгүй мэдэрдэг гэх юм уу? Тэр нэг гоё санагддаг. Хамгийн гоё нь хамт олон өөрч стартдаг даагууд. Уур амьсгал, соёл хүмүүс. Ус болгоны онцлогийг хараад аялах боломжтой байна гэдгийг өдөр болгон ажлаа хийх явцдаа сурдаг. Тэгээ гоё гоё шин зүйл мэдэж авдаг. Хотын төвд байршилтай болохоор нэг ажлын орчин маань хамгийн их таалагддаг. Хоёр дахь нь болохоор манай ажлын хамт олон бүгдээ залуу хүмүүс үүдэг болохоор санаа нийлдэг, ямар нэгэн шин санаа гаргахад үргэлжлүүлэлт хийдэг. Тэгээд ажлын хамт олонд